Өнөөдөр хүүхдийн хоолнд баяжуулсан бантан хийх аргыг зааж өгье. Бантан хийхдээ маха машинтай. Махыг 2-3 дахин машинд нь машинцэн мах нь өөхгүй, ширхэггүй мах байвал тохиромжтой байдаг. Ингээ маха бэлэн болгож авлаа. За бантангийнхаа махыг бэлтгэсэн байгаа. Одоо үүний дараа луунга үргчээр үрээд бэлтжээ. Мөн бага хэмжээний сонгон бэлтгээд авъя. За ингээд бэлтгэх арга ажиллагаануудаа хийж гин. Одоо халуун ажиллагаанд ороод бантангаа хийнэ. Бантан хийх халуун ажиллагаанд орохдоо шөлөө махны шөл гаргасан байж болно, усч байж болно. Энийг шүүгээд шөл энэ аягаар 4-3-аар ингээд бүтэн шаазын аягныг гэсэн үг баг. Мах чанд шөл гаргасан. Үүн дээрээ түрүүний 2-3 удаа машиндсан өөхгүй маха хийж хутгаж болгоод буслах явцад нь нэтгэл хөөсийг хамжаах ёстой. Маха буцалж явах хооронд шар луун сонгоно хийж хутгаж болгож байна. Ингээд бас 15 минут буцалгана. Шөл буцалж байгаа хооронд бантангийн үүрэмгээ бэлдээ. Грамм хоолны хавлага, гурил, 1 хоолны хавлага, гурил. За энэ гурилаа бантагныг энэ гурилыг бантагнахад шөлөөр бантагнуул айгүй сайхан амттай болдог. Бантангийн гурилыг ямар ч хуурай гурилгүй жигдэртэл багсарч өгдөг. Бантангийн маань өрмөг ингээд бэлэн боллоо. Буцалж байгаа шөлөндөө бантангийнхаа өрмгийг тасралтгүй гойжуул жигдэртэл хутгая. Бантангийнхаа өрмгийг хийсний дараа бантангаа буцалтал хутгана. Бантангаа буцалж байгаа хооронд баяжуулах хөндгөө бэлтгэе. Баяжуулах хөндгөө бэлтгэхдээ өндгөө хаагалж аяганд хийгээд гар миксерээр юм уу хавлгаар жигдэртэл хутгаж өгье. Ингээд өндөг маань бүрэн жигдэртэл хутгагдаж өгсөн. Нэг хүүхдэд өгч байгаа учраас бүтэн өндөгнийхээ талыг хийгээд баяжуулъя. Ингэхдээ бас л тасралтгүй гойжуулж баяжуулнаа. Нэг гараараа хутгаж тэгэхгүй бол бас бөөн болно. Бантан маань баяжиж өндөг задарч буцалнаа. Урамлын тос цайны хавлгаар нэг хавлага хийж бас баяжуулна. Олон төрлийн амин дэмтэй болж байгаа гэсэн хүүхдэд тэжээлэг чанар нэмэгдэж байгаа. Ингээд аяглая. Ингээд нэг хүүхдэд бантан маань бэлэн боллоо. Бид нэр хүүхдийн хоолыг дээр шимт хичээлэг байх ёстой гэж ярьсан шүү дээ. За энэ хүүхдийн хоолыг шимт хичээлэг байлгахын тулд яах вэ гэвэл өдөрт хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар ч бас олон төрөл байх ёстой тийм ээ. Бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн бол ерөнхийдөө 5 бүлэгт хуваагддаг шүү дээ. За энэ 5 бүлгийн хүнсний бүтээгдэхүүнээс аль алийг нь оролцуулж хийх. За хүүхдийн яг одоо физиологийн хэрэгцээнд таарсан тэр физиологийн норм гэж байдаг те хоног дагуу уурга нь ямар хэмжээтэй байдгийг өөх тос нүрс ус нь ямар хэмжээтэй байдаг. Энэ бүхийг хангахын тулд аль болох олон хүнсний бүтээгдэхүүнийг оролцуулан хоолыг хийж өгөх ёстой. Заавал хүүхдийг нэмэгдэл хоолнд оруулахдаа одоо хүүхдийн будааны каш байдаг юм уу тийм ээ. Заавал бантангаар гихгүй тухайн одоо айл өрхөд юу байж байх боломжтой. Тэр каш одоо юуны оронд бантангийн оронд юу бүөх боломжтой. Энэ бүгдээс харгалзаад янз бүрийн ногооны цутан хийж өгч болж байна тийм ээ. Жимсний нухаш хийж өгч болж байна.
Хэрэг бид нар манай Монголын уламжлалсан хоол бол голцоо бантан байдаг. Бантан маань хүүхдэд тохирсон хоол мөн үг бол мөн нэлээд сайн хоол. Гэхдээ бид нар бэлдэж өгөхдөө тийм ээ бантангаа голцоо махахгүй бид махныхаа шүлээ гаргацаад түндээ зөвхөн гурилаа хийгээд өгдөг. За энэ бол хэдийгээр хүүхдэд тохирсон хоол боловч шимт хичээлгийн хувьд бол хангаж чаддаггүй. Тийм учраас энийг одоо шимт хичээлэг болохын тулд бантангаа баяжуулах тийм ээ доор хаяж бид нар махаа машиндаж хийж байгаа. За ялангуяа 6 сартаа анхны нэмэгдэл хоолнд орж байгаа бол махыг бол бүр 3-4 удаа жижигхэн шүртэй машинаар машин туяа эсвэл нөгөө үргэж хөлдөө махыг бол үргэжээр үргэж юм уу тийм ээ хэд дахин татах ч юм уу бүр юм жижиглээд шүлэнд ороход юм нэтгэл маягтай болгосон байдлаар бэлтгээд тэгээ гурилаа хийж өгнө. Тэгээд мөн бантангаа байжуулахын тулд дээр нь өшөө бид нар хүүхдэд голцоо өөхгүй махын сонгож хийгээд байдаг тийм ээ тос багтай үхрээ махаар ч юм уу тэгвэл бид нар өшөө тослогыг хангахын тулд бургамлын тос хагас цайны халбах ч юм уу хийж өгнө. За мөн янз бүрийн ногоогоор тийм лууван төмс тэр ч үтэл баг зэрэг байцаг тэгтээ яаж хийж өгөхөөр дандаа жижиглсэн нухсан байдлаар тийм ээ энийг л гол анхаарах хэрэгтэй. За ингэж бид нар шимт хичээлэг байдлыг ханганаа. За тэгвэл манай ээж нар бас өдөрт бантангаа 2-3 дахин өгдөг. За өглөө нь каш өгчөөд өдөр нь бантан, оройн бантан ч юм уу те хүүхдтэй тохирсон хоол гээд. За энэ бол биднэрт бас эрсдэлтэй. Яагаад гэвэл дандаа бид нар зөвхөн одоо хийж байгаа бүтээгдэхүүн аваад үсгээр хүүхдийн будааны каш маань бас нэг төрлийн гурилан бүтээгдэхүүн тийм ээ. Тэгвэл бид нар гурил голцоо идчихэж байна. Тэгвэл бид нэг урилд байгаа шимт хичээлийн бодисыг авна уу гэхээс бусад одоо урилд байхгүй шимт хичээлийн бодисыг бол авч чадхаа болчдөг. Өшөө махаа өгөх болохоор мөн уургаач нөхөж чадхаа болчдөг. Тийм учраас хүүхдэд нэг өдөрт 2-3 хоол өгөх юм бол нэг хоолыг дахин биш янз бүрийн бүтээгдэхүүнээр янз бүрийн хоол хийчихвэл хамгийн гол асуудал байдаг.